Үзэгчдээ бид мэдээллийг техник технологийн их сургуулиас 9-р сарын 1-ний нээлтийн үйл ажиллагаанаас дамжуулан үзүүлж байна. За тэгэхээр энэ сургуулийн хувьд одоо энэ жилийн хувьд одоо эсэгч нарын тоолоод за мөн одоо зорилго зурлтын талаар техник технологийн сургуулийн захирал Баярмаагаас үргэлжлүүлэн тодруулъя. За тэгэхээр танд 9-р сарын 1-ний баярын мэндийг хүргэе. За тэгэхээр танай сургуулийн хувьд одоо зорилго зурлтлууд болоод за одоо энэ жилийн хичээлийн одоо онцлог юу вэ? За дээрэс нь одоо энэ сургуулийн жилийн хувьд одоо хичнээн эсэгч. За сайн байцгаана. Техник технологийн их сургуульд иргэдээ 2 коллежтэй техник технологийн политехник коллеж, Монгол байсан технологийн коллеж гээд за энэ хичээлийн жилд бид нар 3500 гаруй оюутантай 300 гаруй багш ажилтнаа албан агчтай ажиллагаар төлөвлөж байна. За манай сургуулийн эрхэм зорилго бол бид одоо энэ техник технологийн салбартаа тэргүүлэгч сургууль байна гэдэг ийм зорилгыг тавьж байгаа. За тэгээ мөн одоо шатлсан боловсролын жишгийг үндэсний хэмжээнд тодорхойлдог хамгийн сайн инженер бэлддэг ийм сургууль байна гэдэг ийм зорилгын төлөө манай хамт олон одоо хичээн зүтгэж байна. За энэний учир юу вэ гэхээр манай сургууль бол мэрэгжлийн боловсролын салбраас техникийн боловсрол, дээд боловсрол гэдэг ингээд 5 шатлалтаа маш сайн инженерийг одоо мэрэгчлээ ажилтны хамгийн одоо анхан шатны төвшнгөөс хамгийн сайн мэрэгсэн инженер болох бүх шатууд дээр сургадаг ийм онцлогтой Монгол улсад ийм онцлогтой сургууль бол их цөөхөн байдгийн нэг байгаамаа. Тийм учраас бид нар эрхэм зорилго гарсан араа үнэт зүйлээ бол тодорхойлон ажиллаж байна. За манай сургуулийн одоо үнэт зүйл бол бид шинийг санаачлагчид, бүтээгчид байна. Насан туршийн суралцлагыг дээдлэгчд байна. Мөн одоо тэгш хүртээмжтэй оролцоог дээдэлж, эрхэмлэж ингээ одоо ёс зүйтэй сайн инженер болохын төлөө ажиллана гэсэн ийм одоо үнэт зүйлийг эрхэмлэн ажиллаж байна. За тэгээ энэ жилийн одоо хичээлийн жилийн онцлог бол ялангуяа мэрэгжлийн боловсролын салбарт бол маш олон одоо эсэгчтэй, ялангуяа одоо улс их орны бүтээн байгуулалтын салбарт маш их нэгэн эрэлт хэрэгцээтэй байгаа ур чадвартан бэлтгэх энэ одоо үйл ажиллагаанд манай энэ залуучууд бол ихээр ингэж одоо орж ирж байгаад маш их баяртай байна. Тэгэхээр энэ хичээлийн жилийн энэсэлт бол маш их одоо эрэлттэй ийм одоо сайхан жил байна. За тэгээ энэ жил бид нар 9 сарын 1 Эрдмийн оргил өөд шамдан суралцж байгаа бүхий л хүмүүсийн баярын өдөр. Тэгээ энэ өдөр бол бас шинээр эсэж байгаа эсэгчд болон хамтран ажиллагч одоо түншлэгч байгууллага эцэг эхтэй ингээд бүхий л талууттайгаа бид нар энэ 9 сарынхаа 1-ний өдрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар одоо ингэж бэлдсэн байна. За тэгээд өнөөдөр бол бас түүхэнд бичигдэх онцлог одоо үйл ажиллагаа болж байна. Энэ юу вэ гэвэл манай сургууль бол техник технологийн их сургууль болж одоо ангилал агсан байна. За мөн одоо бид нар олон улсын Pearson буюу англи төвтэй Pearson одоо битекийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ийм сургууль мэрэгжлийн боловсролын сургуульд анхдагч ингээд сургууль болсон. Тэгээд энэ хүүхдүүд маань өнгөрсөн хичээлийн жилд бол одоо шалгалтаа өгөөд олон улсын шалгалтандаа тэнцээд өнөөдөр олон улсын битекийн одоо IT-гийн одоо инженер гэдэг дипломоос гардаж авах ийм одоо чухал бас өдөр бол тохиож байгаамаа. Тэгээд бүхий л одоо хамт олон тэ үе үед ажиллаж исэн ахмад ажилтнууд болон эрдэмтэн багш нар эрхэм хүндэт одоо оюутан залуучууд бүхий л хамтран зүтгэгч дэмжигч ийм одоо хүмүүстэй олвол хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. За. Үзэгчдээ бид мэдээллийг техник технологийн их сургуулиас дамжуулан үзүүллээ.